Эрдэнэс Монгол компани харьяанд байгаа ашиггүй ажиллаж буй 10 компани татан буулахаар болсон. Тэгвэл зөрүүлээд эдийн засгийн үр ашигтай уулуурхай хүнд үйлдвэрлэлийн томоохон төслүүдийг эрчимжүүлэхээр болцсон байна. За энэ хүрээнд Эрдэнэс Монгол компани Хөгжлийн банктай стратегийн түвшинд хамтран ажиллахаар болсон байна. За тодруулбал том төслүүд дээр олон улсын хөрөнгө оруулалт татаж хамтран санхүүжүүлэх ажлуудад Хөгжлийн банк хамтран ажиллахаар болж байгаа юм. За засгийн газраас үйлдвэр технологийн парк байгуулах бодлогын хүрээнд зэс боловсруулах үйлдвэр, гангийн үйлдвэр, бортогийн нүүрсний ордууд дээр сонгон шалралтыг зарлаад байгаа билээ. Тэгвэл үүний зэрэгцээ Эрдэнэс Монгол компани энэ онд баг нуурыг түшиглэн хагас коксчих нүүрс боловсруулах нүүрс пиролизийн үйлдвэр, Өмнөгов аймгийн Цогцсын сумын нутагт байрлах хойд бүргэдийн алтны орд, бор өндрийн жоншны үйлдвэр, асхтын мөнгөний ордууд дээр хөрөнгө оруулалт татаж эдийн засгийн эргэлтэнд оруулах ажлыг эхлүүлэхээр болжээ. За үүнд Хөгжлийн банкны зүгээс олон улсын хөрөнгө оруулалт татах, өөрсдөө санхүүжүүлэх зэргээр стратегийн томоохон түншлийг эхлүүлээд байна. Энэ том төслүүдийг дээрэс нь энэ яг иргэдэд очиж байгаа байгалийн баялагын өр өгөөж нэрийн дансанд хоримтлогдож байгаа энэ мөнгийг өсгөхийн тулд хоёр талаасаа санхүүжилт гаргаж богино хугацаанд гадны хөрөнгө оруулалттай хамтраад төслүүдэд явуулъя л гэж. Тэгээ Хөгжлийн банк бол одоо яг бодлогын банкын үүргийг гүйцэтгэж Эрдэнэс Монголын зарим төслүүдийг санхүүжүүлж хамтарч ажиллаач гэдэг ийм л санамж жиг гэрээ байгуулж байгаа гэж ойлгож байна. Төрийн одоо оролцоотой томоохон төсөл хөтөлбөрүүд маань төсөл хөтөлбөрүүд дээрээс нь Эрдэнэс баялагын нөөцүүд маань Хөгжлийн банкн дээр Эрдэнэс Монгол нэгдэл дээр байдаг. Нөгөө талдаа юу гэхээр Хөгжлийн банкны маань үүрэг бол төрийн нэрийн өмнөөс одоо засгийн газрын нэрийн өмнөөс олон улсын зах зээл дээрээс мөнгө өсгөж энэ стратегийн ач холбогдол бүхий төслүүдийг санхүүжүүлэх үүрэгтэй. Тэгэхээр энэ энэ чиг үүрэг бодлогын зүйлүүдийг нэгтгэж энэ хоёр компани маань бас хамтарч ажиллая л гэж байгаа. Зөвхөн эхний ээлжинд бол тэр баялагын сангийн асуудал дээр бол одоо баялагын сангийн хөрөнгөийг хэрэгжүүлэх мэдээж энэ нөгөө төсөл хөтөлбөрүүд хэрэгжээд амжилттай явах юм бол баялагын сан нэмэгдэн тийм ээ. Тэгэхээр дам утгаараа бол энэ баялагын сангийн нэмэгдүүлэх зүйлд бол бас Хөгжлийн банк дэмжлэг үзүүлж болно гэж ойлгож байна. Зүгээр баялагын сангийн мөнгийг Хөгжлийн банкаар дамжуулаад зээлбэрээр гаргах гэдэг асуудал бол одоогоор харагддаг байна. За түүнчлэн энэхүү хамтын ажиллагааны хүрээнд Хөгжлийн банкны актив нэг их найдаар нэмэгдэж санхүүгийн үзүүлэлт эрсдэл таах чадварууд нь нэмэгдэх юм байна. За энэ онд Хөгжлийн банк ойролцоогоор 2 их найд төгрөгийг үндэсний хэмжээний томоохон төслүүдэд хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байгаа билээ. За тэгвэл энэ дунд Эрдэнэс Монгол нэгдлийн харьяанд байгаа шинэ алт зис мөнгөний ордуудыг хөдөлгөх асуудлууд багтаад байна.